Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр химийн элемент, химийн нэгдэл холимог гэсэн хичээл орно. За зорилго химийн элемент, химийн нэгдэл холимогийн ялгааг тодорхойлох. За бодисыг цэвэр бодис, холимог бодис гэж ангилдаг. За цэвэр бодис гэж юу хэлэх вэ гэхээр найрлах шин чанараараа адил бодисуудыг хэлж байгаа. Жишээ нь бол элемент химийн нэгдэл бол цэвэр бодисд орно. За 2 буюу түүнээс дээш бодис шинэ бодис үүсэхгүйгээр холилдож холимгийг үүсгэдэг байгаа. Холимог дахь бодисууд химийн харилцан үйлчлэлд орохгүй шинээр химийн нэгдлээс үүсгдэггүй байна. За бодис бүр өөр өөрийн цэвэр хэлбэрийг хадгалах боловч холимог дотор ялгаан таних бэрхшээлтэй зарим тохиолдолд бүр боломжгүй ч бас байдаг байгаа. Холимогийг нүдэнд харагдах байдлаар нь гетероген ба гомоген холимог гэж ангилдаг. За гетероген холимог нь бол ялгаатай өөр гэсэн утгыг илэрхийлнэ. Гомоген гэдэг нь бол адил, ижил гэсэн утгыг агуулдаг байгаа. За холимог нь дараах 3 төрөл байдаг. Механик холимог, суспенз, уусмал гэж. За механик холимог гэж юу вэ гэхээр холимогийг бүрдүүлж байгаа бодисуудыг нүдээр ялган харах боломжтой юм холимог хэлдэг байгаа. Жишээ нь хөрс, элс ба давсны холимог бол механик холимогт орно. За холимогийг бүрдүүлж байгаа нэг бодис дотор нөгөө бодисын жижиг хэсгүүд тархаж үүсгэсэн булангартай холимогийг бол суспенз гэж хэлнэ. За улаан лойлын шүүс бол суспензийн жишээ юм. За хэрэг улаан лойлын шүүсийг одоо шүүл жижиг хэсгүүдээрээ ялгарч байгааг харж болно. Тэгэхээр энэ нь бол мөн нөгөө талаараа бол гетероген холимогын жишээ болно. Бидний нүдэнд ялгагдаж харагдаж байгаа учраас гетероген холимог болж байна гэсэн үг. За уусмал дагуулгадж байгаа бодисууд нэгэн жигд холилдож ялгагдахгүй бөгөөд нэг бодис нөгөөдөө ууссан байдаг. Жишээ нь давс ядан усан дуусахад уусмал үүснэ. Уусмал нь бол гомоген холимогийн жишээ болно. Химийн элемент зөвхөн нэг төрлийн атом агуулсан химийн урвалгаар цааш задардаггүй цэвэр бодисыг химийн элемент гэж нэрлэдэг. Химийн элемент нь нэг буюу хэд хэдэн атомоос тогтдог гэдгийг бол өмнөхөн өдөр бид нэр судалсан байгаа. За элементийг шин чанараар нь бол бүлэглэн металл биш металлоид гэж ангилдаг. За металл нь мэдээж хатуу, гэлтганаатай, давтагддаг, цалгаан дулааныг сайн дамжуулдаг. За металл биш элементийн хувьд мэдээж бүх төрөл байдалд байдаг. Хэврэг, бутрамтгай, цалгаан дулааныг муу дамжуулдаг. Тусгаарлах шин чанартай элементүүд байдаг байна. За металлоид гэж ямар элемент вэ гэхээр металл ба металл бишийн шинж төрхийг үзүүлдэг элементийг бол металлоид гэж нэрлэж байгаа. За үүнд цахиур, бор, германы, хүнсэл, сурмат, теллур гэх мэт элементүүд ордог. Дулаан дамжуулах чанараараа металл ба металл бишийн дунд байрлах зөвхөн өндөр температурт хүртэл цахилгааныг дамжуулдаг металлоидыг бол хагас дамжуулагч гэж хэлдэг. За үүний нэг жишээ бол цахиур юм аа. За химийн нэгдэл элементүүдийн харилцан үйлчлэлээр үүсэх 2 буюу түүнээс дээш төрлийн атомоос тогтсон цэвэр бодисыг химийн нэгдэл гэж нэрлэдэг. Жишээ нь одоо усыг авч үзье. Ус нь ус дөрвч өчөлдөрөгч гэсэн 2 ялгаатай элементээс тогтдог. Химийн нэгдэл дэх атомууд нь тодорхой тогтмол харьцаатай байдаг. За ус нь 2 ширхэг ус дөрвчийн атом, 1 ширхэг өчөлдөрөгчийн атомоос тогтдог. За атомуудын харьцаа бол 2:1 гэсэн харьцаатай байна. Иймээс усны молекул томьёо H2O гэж бичдгийг бол бид нар мэднэ. За үүнтэй адил химийн нэгдэл бүр өөрийн гэсэн томьёотой атомуудын тон харьцаагаас тогтмол байж байдаг. За химийн нэгдэл болон түүний бүрдүүлэгч элементийн шин чанар хоорондоо эрс ялгаатай. За ус дөрвч өчөлдөрөгч нь өнгөгүй хийн төлөвтэй элементүүд боловч одоо хоорондоо урвалд орж энэ шин чанараа алдаад тунгалаг шингэн төлөвтэй бол усыг үүсгэдэг. Үүнийг бол бид нар сайн мэднэ. Хай шин талаар авч үзье. За металл шин чанартай 2 буюу түүнээс дээш элементийн холимог бол хайш гэж нэрлэдэг байгаа. За энэ хүснэгтэнд бол зарим хайшин, найрлах шин чанар хэрэглээг одоо харуулсан байна. За жишээ нь одоо хүрэл
Хүрлийн найрлаганд бол 90% зис, 10% цагаан тугалаг агуулгаддаг байна. За хүрлээр болон хөшөө дурсгал урлагийн бүтээлүүд хийдэг. За хүрл нь бол бат бөх шин чанартай, корроз, тэсвэртэй тулалдсан юм хайш байдаг байна. За гуйлийн найрлаганд бол 70% зис, 30% цайр. За гангийн найрлаганд бол 99% төмөр, 1% нүүрс төрөгч агуулгадаг. За гэх мэтчлэн ингээд эдгээр одоо хайшуудын найрлага шинжнэр хэрэглээг одоо тэмдэгтээ тэмдэглэж аваарай. За гэрийн даалгаварт нэгдүгээрт элемент нэгдэл холимгийн аль нь болохыг одоо ялгаж өчнө гэсэн даалгавар. Хоёрдугаарт ямар шинжтэн үндэслэн металлыг хайруулын таваг, зэсийг цалгааны утас хийхэд хэрэглэдэг вэ? За тэмдэгтээ бичээд гэрийн даалгавраа бүгшруу явуулаарай.